Үннийг хэлэхэд би спорт анимед тимч дуртай байгаагүй. Сонирхож үздэгч байгаагүй. Мэдээж биднийг хүүхэд байхад Хажиме но Иппо, Slam Dunk, Ахмад Цубаса гэх мэт классик аниме манга гардаг байсан. Тэр тусмаа Slam Dunk Монголын хүүхэд залуусыг хамгийн анх мангатай танилцуулж байсан бүтээлүүдийн нэг. Харин аниме мангаг идэвхтэй сонирхож эхэлснээс хойш спорт аниме огт наалддаггүй байлаа. Шалтгаан нь гэвэл анх Куроко гарч эхлэхэд их найдвартай хүлээн үзсэн ч дөрүүд нь бараг супер хүчтэй мэтээр харуулж байсан нь урам хугалсан гэхүүтэй. Харин хамгийн анх Хайку гарч аниме сонирхогчид дунд шууган болж байсан ч сонирхолт огт төрөхгүй л байлаа. Харин COVID-19 цар тахал болж гэрээсээ гарах боломжгүй болсноор Хайкуг сонирхох сэтэл төрөн үзэж эхэлсэн билээ. Эхний ангиасаа л төсөөллийг давж хүүхэд байхдаа волейбол сонирхдог байсан ностальжик мэдрэмжийг дахин төрүүлж чадсан. Мэдээж чанарын хувьд ч ярих зүйлгүй. Демо. Хитори дэва най но нара. Энэхүү гайхалтай бүтээл шонен спорт жанрын харах өнцгийг маань өөрчилж тухайн жанрын бүтээлүүдтэй ч шинэ үеийг авчран асар томоор нөлөөлж чадсан. Анимийн хувьд нийт 4 бүлэг гарч 2022 онд Haikyuu Final хэмээн 2 хэсэг бүрийн хэмжээний кинонуудыг зарласан. Харин эхний кино Haikyuu The Dumpster Battle 2024 оны 2 сарын 16-нд Японд нээлттэйсэн бөгөөд 5 сарын 31-ээс манай Монголын кино театруудаар гарч эхлэхээр болжээ. Тэгвэл өнөөдрийн бичлэгээр Haikyuu гэх бүтээл хэрхэн дэлхийд дахинаа нөлөөллийг авчирсан талаар ярих болно. Сурлыг хамгийн анх мангака Haruichi Furudate 2012 онд Weekly Shonen Jump сэтгүүлд хамгийн ихний бүлгээ хэвлүүлж байжээ. Энэ үед мэдээж Naruto, Bleach, One Piece гэх их гуруулаас гадна Beelzebub, Toriko, Gintama гэд бусад shonen мангасууд ч бас хэвлэгдэж байлаа. Эдгээр гайхалтай бүтээлүүдтэй зэрэгцэн Kuroko no Basket, Haikyuu гэх хоёр спорт манга уншигчдын хүртэл болж байв. Харин Kuroko-гийн хувьд 2011 оноос эхлэн хэвлэгдэн гарсан тул дөнгөж эхэлж буй Haikyuu-гийн хажууд харьцангуй олон фэнтэй болсон байлаа. Haikyuu бүлэг ахих бүртээ уншигчдын сонирхлыг татаж Haruichi Furudate-гийн гайхалтай динамик зураглал, сэтгэл хөдлөж, урам зориг өгөм зохиолоороо фэнүүдийн тог нэмсээр байлаа. Haruichi Furudate-гийн хувьд хамгийн анх 2008 онд King Kid нэртэй one shot мангагаар гаргаа эхлүүлж, түүнийхээ дараа 2010 онд Philosophy School Yotsuya Sensei's Ghost Story нэртэй 18 бүлэг бүхий мангагаа Shonen Jump-д цуврал болгон хэвлүүлж байсан. Харин түүний дараагийн бүтээл тухайн жанрт асар том өөрчлөлтийг авчирж, мөн түүнийг алдар нэрт хүргэсэн Haikyuu байсан юм. Волейболтой манга бүтээсэн нь ч түүний дунд болон ахлах сургуультай волейболын клубт явдаг байсантай нэгт холбоотой. Haruichi Furudate-гийн хувьд ихэнх мангака нарын адил дүр төрхөө олон нийтэд ил гаргаж байгаагүй бөгөөд түүний интернет дэх бичлэг гэвэл ганц энэхүү Hinata-г зурж буй бичлэг. Харин түүний хувьд 2012-оос 2020 он хүртэл 8 жилийн турш нийт 45 бот бүхий Haikyuu зурлаа гаргаж цаашид гарсан олон спорт мангад шинэ стандартыг тогтоон өмнө нь тогтоод байсан уламжлалт ойлголтуудыг эвдсэн юм. Миний хувьд спорт аниме манга төдийлөн сонирхдаггүй байсан шалтгаан ердөө реалистик бус байдал. Жишээлбэл Hajime no Ippoгийн хоёр тийшээгээ бултах классик хөдөлгөөн, бүр Inazuma 11 дээр Endo Mamoruгийн Susanoo гаргаж ирэн бөмбөг хаах хөдөлгөөнгээд арай л дэндүү хэтрүүлэгтэй зүйлс бий. Гэвч энэхүү хэтрүүлэгтэй фэнтези элементүүд нь спорт аниме мангад хэтэрхий их, бүр зайлшгүй байх шаардлагатай хэмжээнд хүртэл очиод байсан юм. Kuroko дээр хүртэл гол дүрүүд нь бараг супер чадваруудтай байдаг шүү дээ. Яг нь түүнд нь дуртай фэнүүд ч бас бий. Гэхдээ миний хувьд тэдгээр зүйлс нь наалддаггүй гэхүү дээ. Мэдээж шонен бүтээл учраас уншигчдад илүү сонирхолтой байдлаар тухайн нөхцөл байдлыг ойлгохын тулд хэтрүүлэгтэй эсвэл төсөөллийн гэмээр үзэгдлүүдээр төлөөлүүлж харуулах нь бий. Харин Haikyuu-д төлөөлүүлж харуулах төсөөллийн зүйлүүд байдаг ч тэрхүү стандарт болоод байсан хэтрүүлэгтэй фэнтези элементийг бараг л няцаасан гэхэд буруудахгүй. Дате ахлах сургуулийн хамгаалалт буюу Төмөр хаан. Масани. Тэппика. Aobojos ахлах сургуулийн Toru Oikawa-гийн дилдэшгүй давуулалт. Shiratorizawa Академийн товтлогч Wakatoshi Ushijima-гийн хүчрэг товтлогоо гээд тэр бүгдийг ямар нэгэн зүйлсээр төлөөлүүлэн харуулдаг. Karasu ахлах сургуулийн баг буюу Hireenүүд, Nekom ахлах сургуулийн муурнуудын хогийн самны тулаанч тэрхүү төлөөллүүдийн нэг. Гэвч энэ бүхнийг стол дав суужран таарснаар үзүүлж чаддаг. Бодит амьдрал дээр ч спортын алдартай баг тамирчдыг ямар нэгэн зүйлсээр төлөөлүүлж хочлох явдал байдаг шүү дээ. Нэмээд уншигч үзэгчдэд ч тухайн спортынхаа талаар маш зэгцтэй, ойлгомжтойгоор боловсрол олгож чаддаг. Ер нь миний хувьд спорт аниме харьцангуй баг үзсэн ч Haikyuu миний хувьд хамгийн их мэдлэг өгсөн аниме. 10 жилийн волейболын секцэнд явдаг байсан ч Haikyuu үзснээр маш олон мэддэггүй зүйлсээ мэдэж авсан юм.
Манганы хувьд хамгийн онцлог зүйл бол мэдээж Харуичи Фурудатагийн гайхалтай динамик зураглал болон моментэд суурилсан спортыг маш ойлгомжтойгоор харуулж чаддаг чадвар. Мэдээж зураглалын хувьд Berserk, Vagabond, Vinland Saga гэх мэт агуу бүтээлүүдтэй харьцуулагдах хэмжээний биш ч гэлээ спорт жанртаа бараг л хамгийн шилгүүдийн нэг. Давуулалт, довтлогоо, дөрүүдийн реакшн гээд зургаар харуулахад маш хэцүү зүйлсийг үнэхээр гайхалтай харуулж чаддаг. Тэгвэл энэхүү хүнд хэцүү даалгаврыг хамгийн анх аниме болгон хийсэн Production IG студ огт дутгааргүй хийж чадсан. Тэр тусмаа эхний 3 бүлэг. Хамгийн анх анимег үзэж эхлэхэд л тэрхүү гайхалтай анимашныг нь шүтэж байлаа. Production IG студийн хувьд ч Kuroko-гоос эхлээд Prince of Tennis, Ace of Diamond гэх мэт спорт анимууд хийж байснараа туршлага ариун. Toru Oikawa-гийн дийлдэшгүй давуулалт, түүнээс үүдэх бөмбөгний ирчлээ, Ushijima-гийн хүчрхэг довтлогоог тэрхүү гайхалтай зураглал болон анимашнээр үзэгчид бид бүрэн дүрэн мэдэрч чаддаг. Hinata-гийн Small Giant гэдгийг ч түүний тесрэлттэй өсрэлтээр мэдрүүлдэг. Харин цувралын сүүлийн хэсгийг студийн зүгээс 7 хоног бүр нэг анги гаргах бус харьцангуй ажиллах хугацаатай бүрийн хэмжээний кино болгон гаргаж байгаа нь зураглал, анимашн, продакшн талаасаа хэрхэн ахиж болохыг харуулах нь гарцаагүй. Бидний урд өмнө харж байснаас ч илүү зүйлсийг үзэгчдэд хүргэх үзье. Үүнийг нь ч киноны трейлерээс харсан байх. Hinata-гийн хувьд бусад шон дөрүүдтэй адил сонгогдсон нэгэн биш. Түнд төрөлхийн өндөр нуруу, бие бэлтрийн хөгжил байхгүй. Харин түнд зөвхөн бүхнээс том хүсэл тэмүүлэл, мөрөөдөл бий. Карасу ахлах сургуульд орж сургуулийнхаа волейболын клубт орсноор түүний мөрөөдөлтөд хүрэх аялал эхэлдэг. Карасуд орсон шалтгаан нь ч түүний айдол жинхэнэ Small Giant-тай холбоотой. Гэвч бүх зүйл түүний төсөөснөөс өөр байсан нь сургуулийн волейболын баг бараг л мөхлийн ирмэг дээр байсан явдал. Нэмээд дунд сургуультай таархан харилцаатай байсан бүх зүйлийг төгс байлгахыг хүсдэг Kagayama ч бас тус багт орсон нь түүний хувьд хүнд даваа байсан. Харин Hinata Kagayama хоёрын амжилтын төлөө хүсгэлэн байдал бараг л үхээд байсан Карасу ахлах сургуулийн багт бяцхан оч болж урам зориггүй болсон байсан бусад багийн гишүүдийг сэргээж чаддаг. Хоёрхан хүний тэрхүү бяцхан оч бүхэл бүтэн багт асар том галт төмөр мэт урам зоригийг өгч авьяаслаг тоглогчдоос бүрдэх бусад сургуулийн багуудтай өрсөлдөн ялж ялагдаж бүг харна. Бүр өөрсдийн багаасаа гадна бусад өрсөлдөгчдөө хүртэл хурцлж чаддаг. 来年の鉄壁は絶対崩れねえよ。Бас миний хувьд хамгийн дуртай нэг хэсэг бий. Эхний бүлэгт Карасу болон Аобо Жосийн ахлах сургуулийн багуудын тоглолтын үеэр Карасугийн нууц зэвсэг Тадаши Ямагучигийн давуулалт. Tadashi ga pinchi sama. Тэрээр өөртөө итгэлгүй, авьяас чадрын хувьд тааруухан нэгэн. Харин түүний багт эрэхтэй хамгийн чухал үүрэг бол ахуйд хэцүү давуулалт. Хэдийгээр сандарч айж байсан ч талбай дээр гიშгэх мөчөд тоглолтын ширүү уур амьсгал, өрсөлдөөнийг багийнхан түүнд ямар их итгэж найдаж байгааг шууд л мэдэрдэг. Хэдийгээр тэрхүү давуулалтаа амжилттай хийж чаддаггүй ч багийн гишүүд нь түүнд урам зориг өгч дараагийн удаа заавал амжилттай хийхийг хүсдэг. Тэд эцэст нь ялагддагч 20 дугаар бүлэгт багууд дахин хоорондоо тарж тоглох үед Тадашиг дахин давуулт хийлгэхээр талбайд гаргадаг. Багийн дасгалжуулагч түүнийг тэрхүү нууц зэвсэгтээ илүү сайн бэлдсэн байдаг ба мань хүн өөрөө ч асар хичээл зүтгэлийг гаргасан нь гардаг. Харин 5 сарын турш тасралтгүй давуулт дээр ажилласан Тадаши давуултаа хэд хэдэн удаа амжилттай хийж бага эцэст нь ялтан түргэж чаддаг. Энэ мэтчлэн гол дөрүүдээс гадна жижиг туслах дөрүүд, мөн эсрэг дөрүүдээр бидэнд гайхалтай өрсөлдөөн, спортын гайхамшиг, ялалт, ялагдал, шаргуу бэлтгэл сургуулалт, хязгаараасаа хэрхэн давж болохыг мэдрүүлж чаддгаараа онцлог үлээ. Haikyuu спортын тэрхүү гайхалтай амин сүнсийг үзэгчдэд хамгийн сайн ойлгуулж чаддаг. Зөвхөн спортч бус амьдрал дээр хүнд хэцүү зүйлсийг хэрхэн даван туулахыг ч ойлгуулдаг. Үүгээрч зогсохгүй дэлхийд дахин олон хүүхэд залуусыг спортод хүл тавиулж, өөрийн гэсэн зорилго, хүсэл тэмүүлэлтэй болгосон. 2012 онд Японы ахлах сургуулийн волейболын клубт эсэгчдийн тоо Haikyuu гарснаас хойш эрс нэмэгдсэн үзүүлэлт ч бас бий. Японы волейболын шгшээ баг хүртэл түүнийгээ даган асар хүчрэхэг болсон билээ. Харин Монголд мөн ялгаагүй олон хүүхэд залуусыг спортод хүл тавиулж, зөвхөн волейбол бос өөр олон төрлийн спортоор хичээллэн өөрийгөө даван гаргахад нь тусалсан байх гэдэгт би итгэдэг. Миний л хувьд амьдралдаа үзэж байсан хамгийн гайхалтай, хамгийн шилдэг спорт аниме ямар ч эргэлзээгүй Haikyuu. Харин энэхүү зурлалын сүүлийн хэсгийг харуулах кино The Dumpster Battle-ыг ямар ч эргэлзээгүй кино театраар үзэж, тэрхүү спортын гайхалтай амин сүнсийг та бүхэн ч бас заавал мэдрээрэй. Мөн нэмээд бас Haikyuu юу гэж боддог, амьдралд чинь хэрхэн нөлөөлснийг коммент хэсэгт үлдээгээрэй. Хэрвээ бичлэг таалагдсан бол лайк дарж, цаашид өөр олон сонирхолтой бичлэг үзэхийг хүсвэл subscribe дарахаа бити мартаарай. Дараагийн бичлэгээр уулзцгаая.